Зя сайн байцгаана уу? Эдида контентээс мэдчилж байна. Бодиттой баримттай хараад буус хоолны шимж хүргэж байна. Тэгээд Mama's Touch орлоо. KFC орлоо. Одоо Prada Chicken орох гэж байна. Тэгээ Prada Chicken нэрийн сонссонгуудаа тансаг, luxury бүр одоо тэ супер гэх мэт янз бүрийн тийм юм төсөөлөгдөж магадгүй. Тэгээ би Prada Chicken-ийн тухай ерөөсөө юм судалж аваагүй. Тэгээд шууд очоод дахиагийн идээд тэгээд Prada байна уу тэ эсвэл Gucci байна уу гэдгийг нь одоо мэдээд авъя. За тэгээд Prada Chicken руу оръё. Дангараа сет гэхээр ундаа томсдоо. Single. Single дангараа гэсэн. За сэтэр нь авчи. За. Тэгээд дахианаас авъя. Оригинал дахиа. Оригинал дахиа. Өөр ухам юу байгаа юм? Халуун минь лифтэн цай ногоон цай жимстэй цай. Тэ тийш хөргөчөр ундаа. За жимстэй авчи. Жимстэй цай? Нэгээгөө? За. 54 гэнэ. За хардтарлаа. Зэ Prada Chicken дэрчлээ тэгээд юу авсан бilé? Prada burger 10к тэгээд original chicken 33к. Үнэтэй 53 төллөө. Тэгээд сонирхъя. Буруу хэлсэн байна штэ. Сэдэр авсан бургерийн дангаараа 10к. Тэгээд сэдэр 13к. Бургер шаарсан төмөстэйгээ ундаа. Тэгэхээр 13к болж шүү. Сэдэр гэх юм бол Prada Chicken орсон чинь голдуу энэ чи бүсгүйчүүд байна. Prada-гийн сонирхогч бүсгүйчүүд. За баярлаа. Мэй. Оо. Энэ сайн дотор 130 сая сонцор байгаа. Сайн дотор маань яа. Бяцлаг лойл сонгон салаатны навч тэгээд chicken. Yeah. Идешь налево. Ну, чтобы не напрягать глаза. За Prada Chicken-ээс гараад ирлээ. Тэгээд Prada Chicken-д орон бүтээлээ торих тийм нөхцөл байдал тун таархан байсан. Одоо яг нэг солонгос үг яг хажууд байсан. Тэгээд ерөнхийдөө бол тэ газар дээр нь очиод хоолны идэнгээ муулахад тийм ерөнхийдөө сонир санагдаад байсан. Тийм болохоор гараад ирээд муулах нь зүг гэж үзэж байгаа. Тэгээд бодиттой баримттай хараад бус
Яалчгүй энэ Prada Chicken чинь тэгээ гоё, орчин нь гоё байна. Тэгээд бусад газруудтай харьцуулах юм бол тэр хэрэгслүүд нь бас гоё байсан. Тэгэнгүүт нь дахиагаа өгтөө нөгөө нэг солонгосын панчан шиг адилхан одоо колеслав салаад. Гэтэ би тэр колеслав салаатнаас нь амсаагүй, юунаас нь ногооноос нь амссан. Тэгээ яг бургерийг нь илэрхийлэх юм бол юугаас нөгөө нэг монголчны жоок яриад байдаг шүү дээ. Тавбаагоос юу захиалсан чинь яалаа гэдэг. Тавбаагоос KFC захиалсан чинь Prada Kitchen байлаа. Ядж хахад тэр нэг бүргэрийн онгоолгоод үзэнгүүт нь хоёр дахианы мөчин тэр нь нилээн аргуу юун талах KFC-ийн талах шиг төсtöд харагдж байгаа мөртлөө цаас шиг байсан. Тэгээ яг идж явах үед бол нилээн тэгээд тэр аргуу мэдрэмж бол яг байсан юм болохоор бүргэр нь бол 5-аас таны 2-ыг өгье дөө. Үнэхээр миний одоо шүү дээ Prada Chicken гэж сонсонгууд нь Prada гэхэр чинь luxury тансаг гоё гэж санагдангуудаа тэр миний бүх одоо найдлагыг ингээд доошоо ингээ унгаалаа. Тэгэнгүүт нь за яг хөө бүргэр нь тиймэрхүү байж болно. Тэгэнгүүт нь дахиад original дахиагийн захиаллаа 33,000-аар KFC-д чинь 5 мөч дахиа 22,000 байсан бол барыг 11,000 төгрөгөөр илүү байсан. Тэгээд найдлага тавингууд нь бас л нилээн аргуу тэгээд бас л одоо мяа санагдсан. Би 5-аас бол нэг 2-ыг л өгье гэж бодож байна. За нэгийг өгөх нь хаашаа бас солонгосчууд хийсэн байна шүү дээ, тий. Тэгэхээр одоо юу 3 газар орлоо. 3 газараас миний хувьд бол ер нь бол KFC хамгийн гоё байсан. 2-т Mama's Touch тэгээд 3-т юу яалаа? 3-т Prada Chicken орлоо. Яачгүй солонгосчууд Америкийг барддаг юм байна. За тэгээд Prada Chicken солонгос, Mama's Touch солонгос тэгээд би энэ хоёрыг бодонгуудаа чинчаа сарана цаа гэж хэлмээр байна. America first. Donald Trump яачгүй number 1 юм байна. KFC is the ultimate American chicken. Amazing. За тэгээ манайхан би одоо те өнөөдөр KFC жидлээ, Prada Chicken жидлээ. Тэгээд өнөө орой гидс маань холоод маань яах вэ гэдгийг би сайн мэдэхгүй байна. Тийм болохоор сэтгэлээрээ дэмжиж subscribe-а дараарай. Эдида та бүхэнд бодиттой баримттай хараад бас хоолны шүмж хүргэж байгаа. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Дараагийн дугаараар Fatcan оръё.